and then I chewed it so loud. Өглөөний мэнд. Би тэгэд өглөөс ирчээд одоо би энэ нэгийг аваад гадагшаа гарах гээд байж байна. Одоо ч гэжтэй ер нь гарахад нэг 2 цагт байна. Манай 7 өнгөрч байна. Миний гар би камераараа бичлэг хиймээр байгаа байхгүй юу? Гэтэ миний камер жоохон хүнд болохоор ингээд өргөхөөр ингээд гар маань ингээд чичрээд жоо. Уг нь камераараа байвал арай гоё чанартай юм бэлээ. Гэтэ миний утас ч гэсэн ер нь камер шиг дайжгүй хийждэг л тээ. Тэгээд энэ хүмүүсийг би бахархаж байна. Влогчдыг яаж ингэж том камера өргөөд хийгээд идэв. Миний бүр гар. Яасан миний хөө? Оо тийм үү. Одоо бүгдээр ямар ч ясаа өглөө боссон хүмүүс байна да. Ороо ураагаад өглөөнийхэн дасгалыг гэлсэн. Тэгээд сайн байцгаана уу гэдэг. Тийм байна. Оо сайн байцгаана уу гэдэг миний хөө. Бид өглөө асаад нэг иймэрхүү байдалтай байцгааж байна. Манай гороо тавалж явах шүү дээ. Гада. Гада. Манай гада нэг цаасаар орох байсан. Oh, we're on birthday. Китэр маяг юм. Дага нар тагсан. Энэ агаагийнхаа юмар бүр тоглох гээд амар хөөрхөд. Минийхөө дүүдээ хийгээд өчлөлтөө дүүндээ заагадаг гэдэг шүү. Манай брэдийн шүдний хэл дээр нэг унсын тэгээ нөгөө шүдний дагна $1 авчирж өгсөн. Тэрийг л бариад л яваад. Тэвэрхэнд. Хилээр маань бүжигэн дотор орцсон. 2 хүүгээ би зүгээр машин дотор киног нь үзүүлээс болгочлаа. Бас нэг юм түрээд өвчин тусч байгааг хайгаад. Би энэ юутай тулалдаж ядаж яхад. Энэ 2 маань киногоо зэр анаага үлээгээ сууж чинь би нэг орж гүйж гараад одоо миний охин ийм бүжиг хийн. Ийм төмрөн тап гэдэг бүжиг энийг нь ажиж оруулж. That's awesome. Нэг асана. Бидэд ороод ирлээ. Клэрээга бүжиглүүлчихэд. Би зүгээр усан дарж таньцсан. Энэ тэгээд тако хийж өгч чинь. Энд чи юу нөгөө эрдэнэ шис буцалгаад надаас өмнө нь яаж тако хийдэг вэ гэж асууж ирсэн. Хүмүүстэй зориулаа харуулчих. Ямар ч байсан ийм зүгээр махаа татаад өөрөө хэрэглэж болно. Эсвэл энэ татсан мах аваад энийгээ болгоод бодлуулад зүгээр таконы амтлагч гэдэг юм амтлагч байдаг. Тэгээд ийм амтлагчаас хийгээд би тэгтээ жоохон нөгөө өөрөө давхар бас жоохон одоо амтлагчаар бас махаа гоё амт оруулжаад энээсээ хийчдэг. Тэгэхээр илүү амттай болдог. Ганцхан энэ өөр амтлахаар бас нэг гоё амттай болдоггүй. Энэ бол нэг тако амт оруулах дийл би ашигладаг л да. Тэгэнгүүтээ махаа болгочоод амтлагчаа хийнгүүтээ гоё сарны самнтай шараад идэх бүр гоё. За тэгээд энэ болохоор зөвхөн Costco гэдэг энд байдаг. Дэлгүүрийн юм болгоцсон юм таконы гуйд байдаг. Одоо юу болгоцсон гэнэ юм болгоогүй. Өөртөө хайрж болгодог. Тэр нь жоо амттай. Тэгэхгүй дэлгүүрт болгоцсныг нь авахаар айгу онцгой муухайдаг. За тэгээд энийгээ болгоод маха ийм sour cream одоо цэцгийн тас гуртан дээр ингэж бүрхээд тэгэнгүүтээ шарсан маха дээр нь хийгээд болгоцсон маха дээр нь хийгээд маха болгоход маш амархан. Тэнгүүтээ дээрэс нь одоо ийм помидороо зүсэж хийгээд
ийм юунаас яншуунаас бас тусаж хийгээд тэгээд ийм салса гэдээ бас ийм ийм юу байдаг. Таконы юм. Энээсээ бас жоохон дээрээс хийгээд тэгээд корн бассан корн жоохон тусаад бас дээрээс нэгээд тэгээд идэхээр би амар дуртай. Одоо ярихаар баг агааны шүс ялгарч байна. Тэгэж идэхээр надад айгу эрүүл бөгөөд айгу амар хийхэд айгу амархан юм. Эсвэл бэлэн юмнуудыг баг утгаа хийчих байгаа юм шиг мөртлөө ихэнх нь гоё юу одоо хүн бас хэрэгтэй юмнууд байгаа байхгүй юу? I'm making snow. Цас зурж байгаа юм яахан харъя. And I'm even making my name. Боорын хинүүдэн цасан шиг. You like this? Oh my goodness, I like it. I'm gonna make. Нэрээ бичиж байгаа юм яахан. Би таагаад өмнө нэг хэлжсэн да юу ааж байгаа гэд өөртөө би арай алга аяга угаадаг зуршлыг би олгож байгаа. Дээрээс нь хөрсөг юм болгоно нэг буцаага байнд нь тавьдаг. Тим зуршлыг би олгож байгааг хэлжсэн дээ. Анар маань ч гэсэн хэрэг над шиг юу авдаг бол гэр орон чинь ингээд ойрхон хөглөрөөд ингээд хүүхдүүд чинь ч гэсэн ингээд юм олон хөглөрүүлээл та ингээд аяг бухимддаг бол миний энэ аргыг хэрэглээд үзээрэй. Зэгцгүй юмд байхаараа хүн чинь аяг хэцүү хүүхдүүд хүртэл дагаа зэгцгүй болоод ингээд би 1000 тима хураа гिचээд өөрөө тэхгүй болохоор хүүхдүүд шууд үлгэр дүүрэлээ минь хараад бас ингээд дагаад ингээд зэгцгүй болоод байгаа байхгүй. Ингээд гэр бүлэрээ хоол идэг бол манай адам ээж чинь хадамаа галтгоонд очиод юмнуудаа угаалаа хураалаа ингээд бид нар ингээд олоолаа яаж бичгэнсэн юмнууд нь зэгцтэй байгаад байдаг. Тэнгүүд манай хадам ээж хадам аав хоёр өөртөө тэгж үлгэрэлдэг. Хэдийгээр хүүхдүүдэд жоохон юм хийгээ загнадаггүй байсан ч гэсэн манай брендтэй хэдийгээр ээж дэгэр орон цэвэрлэлтний амар сүртэй өгдөггүй байсан хэрнээ тийм зэгцтэй хүн байхгүй юу. Тэгээ би бодсон байхгүй. Чи цэвэрлэл гэж хүүхдэд загнажснаас өөрөө ингээд цэвэрлээл хүүхдүүдтэй аюу гоё стрессгүй те. Миний хүү одоо тэгчээрээ үлгэр чигээрээ хийдэг хүн чинь шаарлага тавингууд хүүхдүүд нь мөгөнд орд юм байна. Манай энэд аюу мундаг байгаа. Би таад одоо 7 хоногийн дараах гэрээ харуулъя. Гэхдээ мэдээж би өдрийн турш нэг юмнуудаа хураагаад ингээд зэгцтэй явсны үр дүнд манай гэр 7 хоногийн дараа амралтын өдөр би чинь бүрстэн дээр өглөөнөөс ингээд арай урт бөө юм болдог байхгүй. Хүүхдүүдэд загнаал юм амаа цэвэрлсэнгүй янзлсангүй хараа ээж чинь ингэж ядарч гэн гэл манай ээж яг жоохон багт өдрийг тэгдэг байсан. Тэгээд яг тэр хэмнэлээр ингээд би бас хүүхдүүдэд загнаад жоох юмнуудыг тэг өөрөө ингээд давхар ингээд дараа нь санаа зовоод хөр хитэн ялах амтдаг гэдэг дараа нь бодно. Өөрөө нэг амар ямаа зэгцэлж фураадаг юм байж хүүхдүүдээс шаардлагатай загнаадсан байлээ. Одоо тэгээд би та хэдтэй харуулнаа. Иргэн таарна. Яа, тэгээд ерөнхийдөө өглөөс шаталтаа юм байсан. Хүүхдүүд маань ч аягаар ингэж байгаа юм. Манай брэйтэн жаяга ураа багч. Энэд маань одоо тагалж байна. Нэг одоо юм байдлаа. Жишнээр бол зүгээр л энэдийн тагалж байгаа тоглоом байгаа бас ш. Нэг амар хөрсөн батах байгаа. Манай энэ чи зөв энэ хөвцөө цуглуулдаг байсан. Тэгэхгүй. Яа, тэгэнгүүтээ. Дэшээ болохоор юу вэ таад миний өмнө нь тэр гэр зэвэрсэн бишийг харсан үстэй амар төвлөрчдөг байсан шүү дээ амралтын өдөр дуусахаар. За тэгээ сайн намайг тэг гэр зэвэрлж байгаа бичлэгийг харсан биз дээ гэд хэлж байгаа зарим миний влогийг дандаа үздэг үзэгчд маань бас гайхчихж магадгүй ямар бичлэг яриад байна гэд би нэг талхарлын баярын дараах нэг юм гэрээ нэг дэлбэрсэн байх үед өдөржингөө гэрээ зэвэрсэн бичлэг оруулсан байгаа. Тэгтээ бичлэг хийсэн байгаа тэрийг засаж оруулж ерөөс амжаагүй. Тэгээд энэ өдөр болохоор яасан бэ гэхээр өмнөх өдөр нь манай Клэрийн найз, Бретийн найзууд нь ирж тоглоод бүр орой бортол тоглоод гэрээ мань бүр дэлбэлж хайчаад яваад гисэн. Тэгээ би нөгөө айлын хүүхдүүдэд бас буруу өгмөр байгаа ч гэсэн ерөнхийдөө амралтын өдөр бол гэр маань ингээл амар дэлбэрсэн. Доод давхрал зүгээр ингээд дээд давхар маань ингээл өвтдөг. Тэгээд юу мэдээж хэрэг одоо тэг контентуудыг хийгээд ингээд давхар юм хийж хахад маш одоо тарих маань завгүй байдаг өөр юм бодоо. Тэгээ ингээд ямар ч хэсэг хөглөрсөн юмнууд харчаад заах тэр үед дараа нь бол нэг мөсөн болъё гэж бодоод яваад байдаг. Тэгээ энэ бол яг угаах юмнууд авчираад аваалцсан тань л да юм угаах гээд. Тэгээд айгуух заавгүй би нэг мөсөн цэвэрлэн яг цэвэрлэх цаг гаргая гэж бодоо яваад байдаг байсан чинь яг үнэндээ харсан юмаа зүгээр л дор нь хураагаад одоо тэгснээрээ би айгуух цаг хэмнэж байгаагаа анзаарсан. Тэгээд нэг мөсөн цэвэрлэх цаг гаргая гэхийн оронд зүгээр юмнууданд юм харагдвал тэргээ хураагаад цэвэрлээл арай унтахтаа яг хийх юмаа хийгээл ах юм бол харин ч илүү цаг хэмнэдэг юм байна гэдгийг ойлгож байгаа. Тэгээд мэдээж хэрэг одоо дөнгөж 7 хүрэхгүй хоногдоо явж байгаа. Цааш дахиад 3-7 хоног байна. Тэгээд бас тэр үед юу болох нь вэ? Үнэхээр сайхан зуршлаа олгож чадах нь үгүй юу? Та нартай бас влогоороо цаашдаа дамжуулнаа. Гэсэн чи одоо энэ камерын маань нарыг гэрэлтэй хагаад байна жоохон солиот. Гэрлийн арай багасгалт.
Одоо баталж штэ. За тэг хүүхдүүдийн маань өөрөө энэ хэд масаяас тоглож байсан юм одоо жоохон гаргаа тавьчих. Тэрнээс штэ ажгүй. За тэгээд энэ хэд маань хажуугаар болохоор энэ хэд юм бас надад тоглож байсан тоглоомод нь байгаа болохоос ш бас гэж амар хавцнаар хөглөхгүй би чи юм авгаачаа дор нь хураадаг болсон. Яац мэ? Яагаад үйлүүлээд байгаа юм бэ дүүгээ? Яагаад нэг үйлүүлээд байгаа юм? Thank you. Yeah. I always wanted a tree house. It's a house for it's a tree house for it's a Beep. Wow, it's getting the sport. It's a monster. Everything turned on the same time. That's turned it into a monster. I don't want this. Ингэ. За манай өөрөө болохоор нэг иймэрхүү. Энэ хураас арын маань хүүхдүүд маань дээр нь өсрээд би очиж. Ер нь бол дажгүй. Тэгээд байна ёро. Та одоо би шалгуулж штэ шалгалтаа гэж штэ. Тэгээд угаах хуцал тэнд байгаа. Угаах юмнууд тэнд байгаа юм аа. Иймэрхүү л байна да. Би влог ахиа камерын зүгээ гаргаад тавьчих. Тэгээд ер нь тийм байдаг юм байна. Сүүлийн өдөр юу ааж байна? Араа ингээд ер нь айгүйх ядраад ингээд бас унтмаар санагдаа. За яа өглөөсөө цэвэрлчихье гэд би бодсон л та. Тэг би бодсон байхгүй юу? Яг энэ ингээд нэг жижиг ингээд нэг аяга угаах юм яригадаад байна л да. Зуршил гэдэг бол ихтэй юу гэдэг юм бэ? Хүн ингээд өөртөө өгж байгаа амлалтандаа гол нэт юм байна. Юу хийх гэдэг нь хамаагүй. Тэр аяга цэвэрхэн мэнэ цэвэрхэн байх нь хамаагүй. Би өөртөө одоо жишээ нь би жингээ хийлаа тасгал дандаа хийнэ. Одоо тэ чихэрж юмс итгэ байлийч гэдэг юм одоо нэг тийм зориг тавьчингуудаа дараа нь найз чинь таны гарын хоёлаа хоолнд орё. Одоо тим авч идэх гингүүд нь за ганц удаа юм чин гээд та өөртөө өгсөн амлалтаа зөрчих юм бол тэр чинь ганц удаагийн асуудал биш. Баггүй юу? Ягаад гэвэл та тэр чинь ганц удаагийн жижигхэн юм чинь том одоо таны тэр зуршлыг чинь бий болгож идэг. Тэгэхээр өнөөдөр та өөртөө амлалт өгөөд та бодоо олгоод өгнө. Тасгал живэнд явнаа, юу ч үдэн те өдөр болгон тасгал хийнэ, ном уншнаа. Эсвэл би хүүхдүүдтэйгээ орилж харьцахгүй. Эсвэл би бизнесээ хөгжүүлэхийн тулд би өдөр болгон юм хийнэ гэ та өөртөө ингээд амар гой зориг тавих хайгуу амархан хамгийн гол нь тэрийгэ өргөжлүүлж хийх нь айгу асуудалтай байдаг. Гэтэ одоо би бас ингээд одоо их үүрэг хариуцлагатай хүний хувьд дээрээс нь YouTube одоо сувг ажлуулууд явж байгаа хүний үед надад хийх хөгжүүлэх юм зөндөл байна л та. Тэгээд тэрэнд би ингээ хүрхийг амар хүсэн явж хаад айгу зуршил гэдэг юм хүнд айгу хэрэгтэй гэдэг юм байна гэдгийг би ингээ айгу хүсэн ойлгож байгаа. Тэгээд хамгийн гол нь зуршилаа одоо хийнэ гэд өөртөө амлалтсан бол бити амлалтаа зөрчөөрэй. Эсвэл чадахгүй мэдж байгаа л бити өөртөө эрсдэлтэй том амлалт өг. Ягаад гэвэл тэр чинь яг юу хийж чаддаг да гол нь ш. Одоо та дараа нь яг ямар хүн болж байгаа. Тэр юу хийж байгаа да гол нь ш. Одоо би жоохон доошлох бол камеранд харагдахгүй. Юу хийж байгаа да гол нь ш. Та одоо энэ зуршлаас ямар хүн болж хувирж байгаа ч айгу чухал байд юм байна. Тэгээ би сүүлийн 2 өдөр эхний 3 өдөр гайг бас сүүлийн 2 өдөр манай хүн юу агаад хараа хоёлаа гоё ингээд хамтдаа байлдаа тэгэлдаа найшралдаа гэж дуудана. Брендинг хүүхдүүдэд унтуулж байгаа аахгүй юу. Тэгээ найшралдаа хараа гэр бүлээрээ байлдаа гэд мэдээж би гэр бүлээрээ байх үед бол байцсан. Тэгээ дахиад ингээд байлдаа гэж тэнгуут нь тэгэлж байгаа аахгүй. Хараа би ингээд өөртөө нэг ийм сар ингээд би галтгаагаа дандаа цэвэрлж унтна гэсэн тийм зориг тавьсан. Брендинг мэт хоёрын хувьд би одоо брендинг хүүхдүүдэд унтуулад хүүхдүүдээ цаг өнгөрүүлж хооронд нь аягаа угаачдаг. Тэгээд цаадах чинь энэ жил ялангуяа их завгүй учраас надад нэг тэгж хаяа маяга угааж бас тусалж чадахгүй. Угаасаа ойлгомжтой өглөө надаас эрт босоо явж байгаа юм биш дүнх хэрэгтэй. Тэрийг нь би ойлгоод за чи аяга маяга угааж зогсоорнд хүүхдүүдтэйгээ цагаа өнгөрүүлчих гэж би явуулчихдаг байхгүй. Тэгээд намайг хамт явъя л да гэж дуудан тэнгуут нь би бас за явчихдаг ч юм билүү гэснээр дараа бодож байгаа байхгүй. Энэ ингээд зүгээр нэг аяг тавг шиг сонсогдож байгаа юм шиг мөрчлэн чи миний өөртөө нөгөө нэг амлалтсан юмдаа гол нэг байхгүй. Би сар ийм юм хийнэ гэж өөртөө хэлчихэд тэгээд би амлалтаа зөрчих юм бол дараа нь би өөрөөсөө өгсөн амлалт болгоно зөрчнө гэсэн үг юм байна гэж ойлгосон. Өөртөө амласан амлалтаа биелүүлж чадахгүй бол бусдад амласан амлалтаа бас биелүүлж чадахгүй. Тэгэхээр бадал зуршил гэдэг ямиг өөртөө бий болгохын тулд бүр одоо хүн заавал нэг сар бүр ингээд 100% тэрэндээ өөрийгөө хөгжиж бий болгоод юм байна.
Тэгээд тэрийг айгуу би өмнөх зуршлуудаас ойлгосон. Тэгээд одоо би айгуух тогтолж байгаа. Яагаад гэвэл хүшээ би юм одоо тэгэхээр чинь би юу гэсэн үг юм бэ? Дадал зуршлаа би өөрчилж болж байгаа гэдэг чинь би өөрийгөө өөрчилж болно гэсэн үг байхгүй юу? Тэнгүүд би дараа нь өөрөндөө хүсээд байгаа хүн болохын тулд өөртөө зорилго тавиад жижиг зорилго тавиад тэрийг ингээл биелүүлэл явахаар хүн урам ороод би энийг чадсан чинь дараа нь би энийг чадна. Тэгээ би яагаад та нарт ийм юмуд яриад идэг вэ гэхээр би та нарыгаа ч гэсэн хамт надтай хамт өөрчлөгдөөсэй. Би ингээ өөрөө та нарт биеэр үлгэр жишээ олж штэ тий мэдээж хэрэг YouTube хийж байгаа хүмүүс үлгэр жишээ олж байгаа хүний хувьд би ч гэсэн та нарт чимээгүй ингээл ганцаар ямаа игээл ингээ явж байгаа оронд бас би та нарт хэлээд яриад хэлэх юм бол бас би нэгдүгээрт та нарт үлгэр жишээ болж урам өгөхөөс гадна хоёрдугаарт би өөрөө та нарт ингээд одоо амтцсан юм чи хийх зэрэг аргагүй болж байгаа байхгүй. Тэгэхээр та нар ч гэсэн ямар нэг юм хийх гэж байгаа бол бас бусдаа хэл. Би одоо ингэ хийх гэж байна. Та нар намайг дэмжээрэй. Одоо ингээрэй. Яд гэрийнхандаа татан найзуудаа би өдөр болгон дасгал хийдэг тийм зорилго тавьж байгаа. Яг нэг сар л хийн гэж өөртөө хэлээд. Нэгэн сар юм чинь би чадна штэ гэж бод. Дандаа насаараа ингэ бодчих юм бол яана гэж нэг янз янзын бодогднах. Зүгээр би ганц сар ийм юм хийх гэж байгаа гэж гэрийнхандаа хэлээд тэгээд юу ач хэвчээ. Магадгүй та хоёр дахь хийхгүй унж магадгүй. Гэхдээ ядаж одоо за нэг өдөр би хийсэнгүүтэй. Гэхдээ манай гэрийнх намайг одоо өөрчлөлтийг хараад байж байгаа юм чинь би тэднэрт өстэй яасан ч би өөрийгөө одоо лузер шиг харагдуулахгүй даа гэдээ бас хүн чинь бас нэг ингээд айгу мотивац авчиж байгаа. Нэг хэвчээ бас нэг ядцсан аргал юм л та өөрийгөө мотивац өгж байгаа. Уг нь бол заавал хүнд ингэж өөрийгөө батлахгүйгээр өөрөөрөө дийлдэг байх хэвчээ. Гэхдээ та тэр шатанд очиж чадаагүй бол ядаж 90 тойрны хүмүүсийн одоо дэмжлэгийг аваад таныг дэмждэг хүмүүс хэлээд бас татаад идэг хүмүүс шүү дээ. Тийм хүмүүст болд юм. Зя тако бэлэн помидор яншо эрдэн шиш зүсэ тавьсан. Гурлаа болгоцсон. Салса. Цэцгий. Яс минийхо. Тэгээд мах. Минийхо идэхэд байна. Ями гэхөө минийх юм уу? Яс миний. Минийхо. Making what and coloring in here. Making a chocolate with water. Oh, you have to clean afterwards. Tayo. Okay, I mean, not gonna clean this one. Яна. Тэгээ Клэр хоёр надад сургуулийн болзоонд явна. Энэ хоёрыг Халина гэдэг найзандаа аашч өгнө. Брет Грант хоёрыг чимээ. Тэгээ бид одоо явах гэж байна. Хамт явцгаая Халинагийнх руу. Тэгээ хоёр хүүгээ орхиод охиныгаа аваад сургууль руу юунд явна. Сургуулийн нөгөө Polar Express гэдэг нэг юу гэдэг шүү дээ. Кино. Тэрний үдэш болно гинэ. Тим нарах гэж байна. Халинач ганаг энэ дэрсэн. Шууд ширээрүүд ирд юм уу та? Энэ хараа ингээд Монгол зонгол хэлий зөөдөд ийм л эдэм шүү хүмүүс чинь. Okay, and get the ticket. You want to take your ticket? There you go. Thank you. And you'll start at 2 and go 3, 4, then 1. Okay. Right, 2, 3, 4, and then 1. Hi. Have fun on the Polar Express, Claire. Hi. Thank you. You're hurting, te? How's it? Is it fun? Yeah. I love the ticket. Хоёр ticket авцсан. Одоо дараагийнхаа өрөөлгөө гаргах чинь. I'm gonna use some red. My dad tied mine on. And they won't fall off. Ийм candy cane хийдэмэн. Хэд хоёр дахь нь юм өрөө. Candy cane хийдэг. I want a little. No, you have to read it. You think this is So it says you have to pick one piece rather than really nice. Look. Okay, here. What's my friend? Say hi. It's Natalie. It's Natalie. I'm gonna read right now. Now we made it a little bit deeper with it. За энэ тал нь candy cane. Миний хүн let candy cane хараад байж гэн. Candy cane. Ийм candy cane хийсэн. Одоо 3 дахь нь болохоор snow dough гинэ. Snow dough. We're on number 2. Number 3. We're gonna do number 3 now. Claire Bear. Claire. You're doing awesome job. You want to stir? Ямар мундаг юм бэ миний хүн чинь. Wow. Ийм өсний кондишныг юутай гурил шиг юмтай халаад ийм мэж тийм ээ. Good job, Claire. За 10 шигээс ахал.
14 balls. Yep, make his beard. Миний ахын энийг хийсэн байна ангита. Ээж авдаа бэлэг байна. Mommy, Merry Christmas, love Claire. And she has a bell. Ха, миний ахын. За явлаа. Баяртай Грант. Явлаа ээж чи хатина нэстэ онцгоё. Заяа. Чи үлдээд унтараа за. Bye. Грант готлоо өмсөөч. Готлоо өмсөөгөө штэ. Shoes. Грант, янз чи готлоо өмсөхгүй би явлаа. Бид явлаа. За. Скэм хийх. Where's your shoes? Баяртай Грант. Yeah. No, don't be playing. Go. Bye. Mama. Мама яасан? Улаа. Амар үлжинэ. Шууд уйлж штэ. Яах нь тий? Янз сая ингээд сандраагүй гэдсэнтэй өөрөө ингээд готлоо өмсөй басж өмсөхгүй гэсэн үстэй сандраад гүйсэн штэ. Бид дада харлаа. Хадуунаас цагааг шир маань. Манай гурыг харж өгсөн. Манай гурыг нэ манай хоёрыг брендинг штэ байгаа. Хаа. Close the door. Хай модас гацсаж амжааг байж байгаа юм уу? Харин ч одоо энэ викендээр згсэн да. Атман царайтай болсон зүгс. За явъя. Бүр хавчаагаа бүрстэ нэрэ. Hi guys, явъя. Готалтайгаа битээ ахлахаа да явъя. Халиа нанаага үнсээд бай бай гэж тавьчих цагаагч халиа нанаага бай бай баярлаа гэх. Slime. Yummy slime. I made. Тэдэр яг эскимо шиг болсон юм шүү дээ. I want some slime. За халиг катер ирээд хальт уулзчаа явлаа. Харьлаа. Бай бай. Хэлээр манд бит хоёрт бэлгээ. Хийсэн бэлгээ үзүүлэгч. Wow. Whoa, what's that? What I made. Хэлээр гар You байна. made this? That's your hand? Yeah. What? Christmas tree hand. Юм хөрхи. Миний хангтай хийсэн юм уу Хэлээр bear? You made it in school? You did this? No You way. made it at What school? is my name? What does it say? Oh, it says, this is to remind you when I have grown so tall that once I was quite little and my hands were very small. Love, Claire. You put your hand on there? Хөрхи. It is your hand. Look at that. Миний хүү яасан сая? Ээж нь архиж явах гэ болорсон уу? Thank you, Cricket. Aww. You want to see my smell? Your slime? Yeah. Yeah. Та нарт одоо тэ сануулхад ирээдүйд том болсны дараа намайг данд ийм жижигхэн гартай байсныг санаарай гинэ. But my twin. Oh, wow. Where's my ticket? Your ticket? I don't know. Where'd it go? Where did you put it? I don't know. Яа, өчтөр брэнд хөднийхэн хорог загсан байхгүй гэсэн чинь. Тэд загсан чинь яана хөрх юм амар өвдсөн бах та. Beaver hammer. Тэгээ яасан. You just thought I stubbed my toe. I was like, but it hurts. Чи монголоор яриач. Yeah, no, never chunk it or something. Аха. Тэгсэн чи би чамайг. Тэгэхээр би брэнд яга баашаад байгаа болтой гэж хэлсэн чи. Хөрх юм тийм амар алхсан байж тээ. Яна хугарсан юм уу нэрэ хөрөж. Иви. Арга үтсэн байж тээ. За уучлаарай. Тахгүй шүү дээ үтсэн гэнэрээс. Брэнд мөн гэртээ ирсэн байна. And then I chewed it so loud. What'd you call it? And then Brett, I pooped so big.